Зохиолыг бичсэн Хард Билгүн, Хараал 8. Дөрвөн бэрхийн нууц. Зургаан сарын 100 гэдэг бол ногооны үнэр хан хийж, байгаль өнгөө сольж, адуу мал тарга твэрэг хүч чадал суугаад, малчин хүний сэтгэл уйг цаанаал нэг тайван болдог үе билээ. Гэвч сайнны хажуугаар саар гихчээр хаврын хүнд шуурга давсан адуу мал бэр хүч суугаад ийш тийш гүйж алга болох асуудал тулгардаг нь байдаг л нэг зүйл юм. Зарим үед урт гартнууд хулгайлж тууханч вэ. Адуус гэдэг амьтанд нэг чанар байдаг нь дасаж өндийсэн газар нутагтаан заавал гүйж очдог явдал юм. 30 шүргэж яваа өнрөө гих залуу ийж мотоциклаа унаж ардаа дүүгээ сундалжээ. Дүү онон 20 гарч яваа хөдөр чирэг залуу эмээлээ гартаа дохож бугуйлаа бүсэндээ хавчуулжээ. Ах дүү хоёр хэдэн мордоо алдаад 14 хоног дээрээ зэрэгэлдээ нутгийн буурай зүс таних балдан өвгнийхнийг зорж яваа нь энэ юм. Түүнийг мэрэг төлөг буулгадгаар нь нутаг алгасан андахгүй байдаг нь зүгээр ч нэг алдар нэр биш гэдгийг илтгэн. Ах дүү хоёр давхисаар үд хэвих үед нутгийн ах Пүрвинд иржээ. Тэднийг цусландаа буугаад наадам дуралдах мордоо барьсан харагдана. Дүү онон мордыг харан ахтай хандан "Би танд хэлсэн дээ. Эртхэн мордоо барья гэд бахад болоогүй гэд байсан. Дөнгөж ногоолж байгаа шахуу мордыг яаж барьж болдгийг. Эднийх энд хавар манайх шиг ямар шилбүртсэн биш. Сайхан орсон газар мордын чи харал да. Өнгө зүс сайхан байгаа үстэй. Аргагүй дээ." Ах дүү хоёр гэрийн гадаа ирэхэд гэрийн эзэн Пүрв гэрээс гарч ирээд мэд мэдэн гэртээ урлаа. Гэрт орвол ганцаараа байгаа нь илхэн хүйтэн хар цай данхтай өмнө нь тавьж тавхтай борцог дөхүүлээд Пүрв хөөрөглөх зураа. Уртын голын хоёр яасан хол гарч явах юм? Хачаад байх нэ. Эрэлт яваа байх нь тийм үү? Өнрөө тийм гэсэн харцаар хараад бид хоёр 11 тооны хэдэн мордоо алдчихаа да. Эрэл сураг нь наашаа чигтээ гарахаар нь л орж ирсэн ч арай лав явчихлаа. Ингиж лав явах морд биш болохоор балдан өвгөн дээр очих санаатай л. Тийм үү. Ямар зүсмийн морд вэ? Арай нөгөө түрүү жил аман хүзүүддэг халтар үрээ айрагддаг халиу морчин цуг яваа юм биш үсттэй. Гэхэд онон ихэд сандарч. Тийм ээ ах минь. 2 хурдан мороо барьж уях гэж байтал алдчихлаа. Хүн авчихсан байж мэднэ гэж л хар төрөөд эрэлд явж байж хардаж сэрдээд яах вэ дөө. 11 гэдэг нүдэнд тусгаар л олон юм байна да. Цугтаа яваа үсттэй. Балдан өвгөн ахын бие жаахан сандаргаад байсан сурагдаа улдсан да. Та хоёр хоноод явах юм байгаа үсттэй. Ахан чамаар хэдэн үрээгээ үзүүлэх гээд чи нэг шинжтэй хөө. Онон руу инэв хийлнэ. Онон ч мордыг очиж харах хүсэлтэй байсан нь мэдээж үлээ. Адуунд нүдтэй хурдыг шинжихтэй үеийнхнээ дагуулахгүй мундаг гэдгийг мэддэг үлээ. Өнрөө бол морь гэхээсээ илүү үхэр өсгөх сонирхолтой юм. Намдуу тайван төлгөөхөн залуу билээ. Онон мордыг ихэд ажиглаад "Пүрв баха. За талаасаа 3 дахь саарл үрээ. Энэ урд байгаа хул дааг. Энэ хоёр яахааргүй л нүдэнд тусаад байна шүү. Тийм үү. Энэ хоёр зараалан тавжуулагдаж ирсэн юм. Унахтай гүү авахд саарлан дааг байсан юм. Ах нь бүр баясчихлаа. Баярлаа дүү минь." Тэдэг гэрт орцгоолоо. Араажив сонсож суух өнрөө нөгөө хоёрыг орж ирэхэд өнөө маргаашгүй ширүүн бороо орох болохыг хэлэхэд Пүрв инээмсэглэн "За хэдүүлээ хоол хийндэ. Онон миний дүү хонь хотлуулаад ир. Манайхан сумын төв явцгаасаа. Өнрөө төгөө авдрын ганцыгаа тогший тоо аа." Онон нар жаргаж байгааг ажиглан хараад хонь хотлуулан явна. Тэгээд ажиглаж байгаад нэг л биш юм шиг санагдаад нуруугаар нь хүй төргөөд ирлээ. Тэр сая санаад бушуухан хонио хотлуулад гэрт оров. Пүрв өнрөө хоёр хоол хийж сууна. Онон "Пүрв баха. Танаа цусан чинь 1000 хонь майлдаг газар мөн биз дээ.
Гэхэд пүрв инээмсэглэн "Тийм ээ. Яг 1000 хонч биш байхаа 999 хонь майлдгийн байхгүй юу? Чи айгаа юу?" "Үгүй. Зүгээр л гинэд санаад эвгүүрхэд хүмүүс тэгтгэл юм. Ахт нь 1000 хонь битгий хэл нэг өнчин хурагч майлд сонсогдож байгаагүй юм. Хүмүүс л цаашлуулж байхгүй юу?" Өнөрөө тэд хоолой хийж идээд хоёр ах нь нэг шил сархад уугаад унтцгаалаа. Онон нэг л зүүдлээд байх шиг санагдаад сэрэхэд яахааргүй хонь майлж байгаа сонсогдоод байв. Гарч харвал өөрийн хотолсон хонь хэвтэж байгаа харагдана. Нэг л цаана юм шиг хэрнээ ойртоодж байх шиг санагдана. Онон ахыгаа сэрэх гэхэд сэрсэнгүй. Пүрв харин сэрж гадаа гарч бие засав. Онон "Аха, та сонсвоо. Хонь майлаадж байх шиг." "Юу хонь? Миний дэ унтаж амардав. Дэми элдв юм бодоо тэгж байгаа биз. Унт. Хоньгийн шүү." Өглөө болж хонь бэлчиж пүрвч хониндоо яваад өгсөн бололтой алга байв. Өнөрөө онон хоёр цайгаа уугаад замдаа гарлаа. Пүрв байх магадлалтай газруудыг хэлж өгсөн маршрутаар явцгаана. Онон урд шөнө сонссон зүйлээ ахтаа ярьсангүй. Угаасаа нэг тийм эвгүй газар гэж ярьдаг учраас хүмүүс төдийлөн тоодгүй юмсанж. Хоёул давхсаар өдрийн халуун наранд гол бараадан гол дээр хорж буй адуунуудыг ажиглан явна. Адуун алга байлаа. Тэгэд шууд дээшээ давхиж өндөр дэнжийг өгсөн хар толгойд цусах өвгөн балдангийнд ирцгээлээ. Өвгөн балдан хоёр гэрээр зусаж байгаа бөгөөд хүүгийнх нь ирж буусан байлаа. Ах トゥ хоёр амар мэнд мэдэн өвгөний гэрт орцгоов. Балдан өвгөн хоймортой цай ожлон суух ба их л өнгөтэй харагдана. Пүрв тэрнийг бие муу байгаа гэж битүүхэн хэлсэн ч тэр огт тийм биш байлаа. Өнөрөө өврөөсөө хадаг мөнгөн аяг гарган аяганд гэрээсээ авч гарсан ааруул хийгээд балданд өргөн барив. Балдан өвгөнч хүнд тэглийг хүлээн авахд ах トゥ хоёрыг хоол цайгаар дайлан хэрэг явдлыг сонсоод дотроо бодлохын суугаад шагаагаа гаргаж ирээд нэг орхиж үзлээ. "Хүн аваагүй юм байна. Хулгайн замаар ороогүй гэсэн үг. Дагуулж яваа том морь байна да. Урдд зүг, баруун зүг ч юм уу тэгж харагдаж байна да." Гэхэд өнрөө гайхан "Том алаг бүдүү морь нэг л байгаа да. Тэр морь тэгж хөтлөх ямар ч боломжгүй шүү дээ. Манай унган адуу юм л да." Балдан дахин орхиж үзээд "Үгүй дээ. Танай унган адуу биш байна. Ямар учиртайг нь мэдэхгүйч гүйх учиртай л байж дээ. Та хоёр зүг гарчээ. Эрлээ олхол юм байна." Онон ашгүй минь гэж хэлээд ойртон суухад өвгөн түүн рүү их л сүрхий хараад шагаагаа 3 дахь удаахан орхиж үзлээ. Балдан таг дуугүй болон суугаад гансаа асан хэд соров. Өнөрөө онон хоёр юу хэлэх бол гэж хүлээн. Балдан "Та хоёр буцсан нь дээр байхаа. Өөрсдөө эртэл нь хүлээх хэрэгтэй." Гэхэд онон "Үгүй юу гэсэн үг вэ? Эрлээ олно гэсэн биз дээ. Одоохон наадан болох гээд байдаг. Би уяах морьдоо хурдан олж авах гэж яваа юм шүү дээ. Хүлээн гэж юу байх вэ? Чи өчигдөр хонь майлдаг хонхорд очиж хонсноо. Тийм ээ. Пүрв ахынд буусъя." Балдан өвгөн тэднийг маргааш орой ирэхийг хэлээд явууллаа. Өнөрөө тэр хоёр эртний танил найз сандгийнхыг асууж мэдээд тэдний зүг хөдлөлөө. Балдан өвгөн хүүгээ дуудан "За, чи сумын төв рүү яв. Зүмбэр ахтаа очиж хэл. Аав өөрийнхөө үхлийг үзлээ гэж дуулах." "Аав, та чи юу ярина вэ?" "Ах чинь мэдэж байгаа. Юм гэдэг сонин шүү. Энэ хоёр сайхан залууг байна гэж юр сансангүй." Балдан их л дүгшиж байлаа. Харин ах トゥ хоёр сандгийн ирэв. Сандагч холоос яваа ах トゥ хоёрыг хараад их л хүндэтгэн хүлээж авлаа. Сандаг тэр жил адууны эрэлд явхдаа ононтой их л дотн найз нөхөд болцоожээ. Моринд дуртай, морь уйдаг сүрхий залуу юмсанж. Сандаг
Та хоёр эрэлтээ яваа юм би. Манай энэ хавар орж ирээгүй дээ. Гэхдээ усанд орох бол заавал 1000 хүнний хонхорд очиж орондоо. Балдан өвөө юу гэж байна? Биднийг маргааш орой эргээд буцаад яв гэсэн. Их л сонирн байсан та. Тэр ер нь яг мэддэг хүн үү? Мэдэлгүй яах вэ? Найз минь мэднэ. Өнрөө сая бодож байснаа. Тэр халаг морь энэ жил 25 настай байх шүү. Тэрнээс ч их настай байж мэдэх юм. Би баг байхдаа унаж уралдаж байсан санагддаг. Тэр хаанаас ирсэн адуу юм бол? Манай л адуу байх учиртай да. Тэр хаанаас ирсэн адуу юм бол? Манай л адуу байх учиртай да. Гэхэд онон инээн ах минь алаг морь дагуулж яваагүй байлгүй дээ. Хөгшин мөр шүү дээ. Настай өвгний мэрэг төөрсөлж юм байлгүй. Маргааш орой очиод тэгээ сумын төв орцгоё. Сандаг онон хоёр морь хурд ярьсаар хонлоо. Өнрөө харин мордыг хаана байж болох тухай бодон хэвтсээр унтав. Өглөө босоход сандаг онон хоёр адуунд мордоод явжээ. Өнрөө гэрт сандгийн эхнэр хүүхэдтэй үлдсэн байна. Сандгийн эхнэр үнэгээ сааж байгаа харагдана. Өнрөө очиж тугал татан өгч. Өнрөө чиний алдар нэр хэм блэ? Танайхан ойрхон цусах юм аа. Миний нэр үү? Анхаа гэдгээ. Ихэнхдээ хамаатан садаа улс байгаа да. Манай хадмих гэхэд тэр гүвэн дээр байгаа айл байна. Танайхаар эрлийн улс их ирэх үү? Мэдхгүй. Нэг их ирдэггүй штэ. Балдан өвгөн дээр хүн их ирнэ үз. Тэгэлгүй яах вэ? Ирнэ шүү. Харин буцаад ир гэж байхыг би л бараг сонсоогүй юм байна. Та хоёрыг орой буцаад ир гэсэн биз дээ. Сонирхол юм. Та манай хадминд очил доо. Ариггүй. Цаад хоёр чинь адууга туугаа тэнд очин доо. Өнрөөж тэгдэх хэрэг гэж бодно. Сандгийн аав гэх өндөр биерхүү хөгшин байх бөгөөд аймгийн зан цолтой залуудаа их л барилдаж наадам хэсэж явсан эр бүлгөө. Галсан гих хөгшин тамхи нэрэн өнрөөг ирж байгааг сарвчлан гэрийнхээ зүүнтэй сүудэрч сууна. Өнрөө чирэн насны амар мэндийг мэдэн хөөрөг зөрүүллээ. Хөөрөг зөрүүлэх төдийд галсангийн гарыг харж амжсан өнрөө аргагүй сайн байсан зан гэдэг нь хай үний юм да гэж бодлоо. Энэ жил танаа энд сайхан зам болж байна шүү. Ахын алдрыг сонсож л байлаа. Бяр тэнхэ хараагүй байгаа бололтой шүү аха. Гэхэд галсан инээн залуу хөөхд ахыгаа явуулаад байна уу да. Чи 40 жилийн өмнө ирсэн бол хоёулаа хүчээ үзье гэсэн. Ах нь одоохондоо эр хон барьж хүлээд хяргах тэнхээтэйг айл байна. Өнрөө худлаа хэлээгүйг нь мэдж байгаа учраас ясны тэнхээтэй хүнийг нь дотроо биширч өдийн насан дээр эр хон барьж хүлээд халуун наранд хон хяргаж суун гэхээр гэж бодно. Хэрэг зоргоо хэлэн суухад галсан өвгөн балдан тэгж хүн уйдаг хүн биш дээ. Буцаад ирээрэ гэж байхын би их цөөхөн сонссон хүн шүү. Цаад чин тэр жил намайг зүүн тийш битгий наадамд яв гэж захиад байхад би явсан юм. Тэгээд л барилдах минь талаар болсон доо. Энэ үед сандаг онон хоёр адууга туугаад ирж байгаа харагдана. Ингээд унаг барих ажилд хамжилцав. Зэлийн татаад унгаа уйж наадам дурлах мордоч мөн барьжээ. Ажил мундахгүй үргэлжилсээр өдийн нар хэвэж эхлэв. Ах トゥ хоёр балдангийнхыг хүрхээр болж хөдөллөө. Харин балдан цаг харан тэднийг ирэхийг хүлээж суулаа. Ах トゥ хоёр ч ирж гэрт орон суугаад балдан юу хэлхийг хүлээн харна. Балдан тасхар өнгөтэй шагаа гартаа атгаж харууллаа. За, та хоёр энэ шагаа руу сайн хар. Тэгээд дотроо бод. Юу ч бодсон болно. Анхааралтай сайн харж аваарай. Балдан шагааг харуулж байгаад орхив. Дөрвөн бэрх буулаа. Онон баярлах хайдан ямар ч хэлсэн эрлээ олох бололтой. Тасхар шагаа өмнө нь үзэж байсангүй. Балдангийн царай хувьсхийн онон руу хараад
шагаагаа шүүрч аван өөртөө хийгээд хоёр дүү минь та хоёрын нэгийг өхөл дагаж явна да. Яг хэнийг нь гэдгийг би мэдэхгүй юм. Тэр жил би энэ зүйлтэй таарж явсан юм. Надад итгэх хэсэг чинь та хоёрын л хэрэг. Гэвч би хэлэх ёстой болохоор хэлж байгаа юм шүү. Гэхэд өнрөө гайхан. Гүй та чинь настай намтай хүн байж холоос яваа хоёр залууг айлгаж ичээгээд яах нь вэ? Бид хоёр тантай таньгүй хэдэн адууга олох л байлгүй. Үхэл дагаж явна гэх чинь арай хатуу тоглоом байна ах минь. Дүү минь явцгаая. Онон босоход балдан гараас нь атхан жижигхэн алганы хэмжээтэй зүйл өгөөд. Та хоёрт би хэлэх ёстой болохоор л хэлсэн юм. Ямар нэгэн зүйл чамайг дуудаж хоргоогоод байвал энийг уртаас нь цацаарай. Гэлээ. Инхүү гэрээс гарч мотоциклаа сан хөдөлцгөөлөө. Тэд нутгийн ах бүрвиндээ очихоор хөдөлжээ. Орой болж гэгээ тасарч мотоциклийн гэрэл асан замыг гэрэлтүүлнэ. Өнөрөө энэ балдан чин зөнөг залгачтай. Бид хоёрыг өнгөтэй будчихсан шагаагаар айлгана гэж бодсон юм бах та. Тэр дөрвөн бэрхэнч зайл бах уу? За арайч тэ. Азар дөрвөн бэрх буусан байж мэдгэл юм. Шагааны хувьд бутсан шагаа өөр л харагддаг та. Гэлтгнаад л цаанаа л мэдэгддэг. Харин энэ шагаа нэг л тийм химэл харагддаггүй. Үхэл дагаж байна гэж юу? Балаа солиотой. Гэнэт нэг хонхор газар тааралдаж ах トゥ хоёр осолдож унцгаалаа. Онон тэр хоёр хэсэг хэвтэв. Өнрөө сая болсон. Ёй. Место балаа юм бодож бэлэггүй зүйл цатаарад хонхолдож байгаа штт. Золиг гэж. Хөвгөн биднийг араас хараагаа үз. Зүгүр үү? Хоёулаа нүхэн дээгүүр гарчих шиг боллоо. Би уны даахаа. Гэж хэлээд онон мотоциклаа асаагаад хөдлөлөө. Тэд давхсаар хоньны майлах чимээ чагнаад бүрвинд ирж байна гэж бодцгоно. Хоньны захаар орох гэж их л тойров. Өнрөө оноо яасын их хонь вэ? Чиний өнөө 1000 хончин юм шүү. Энэ үгийг сонсоод онон бүрчих хурдлаа. Өнрөө ардаас нь чанга тавиран зогсооч. Зөөлхий яв гэж хэлэхэд огт сонссонгүй. Онон давхсаар л байлаа. Тэр хонин дундуур орж хурдалсаар байлаа. Хэсэг хурд аван давхаад пүрвийн гэр гэрэлд нь харагдахад сая хурдаа хасаж эхлэв. Онон хар цагаан дуугүй пүрвинд орлоо. Өнрөө харин зэмлсэн харцтай ардаас нь оров. Пүрв. Манай хоёроо. Та хоёр төөрөө юу? Би гэрэл өгөөд л байлаа. Та хоёр хараагүй юу? Тойроод л байх шиг байсан. Гэхэд өнрөө танаа энд тийм их хоньтой айл байгаа юу? Манай урд хоёр айлч байгаа шүү. Хонь яасан гэж. Өнөөх 1000 хоньтой чинь таарчихсан. Юу 1000 хонь вэ? Тасарч оцорсон айлын хонь байсан биз дээ. 1000 хонь талд дарахад их харагддаг шүү дээ. Гэхэд онон хүйтэн цай уугаад би мотоциклтай хилдэж үзлээ. Тоос босох байтал тоос огт боссонгүй. Нойтон газарт тоос юу гэж үзэгдэв дээ. Энд бороо огт ороогүй шүү дээ. Бүрв таг дуугүй болон суугаад ононг худлаа яриаггүй байгаа гэсэн харцаар харна. Өнрөө ч их гайхан нэрээ тэгж их хонь үргэж байхад шороотоос босоогүй шүү дээ гэж бодлоо. Бүрв ор засаж өгөөд хэвтхийг хэлээд дотроо нэг л итгэж өгөхгүй эргэлзэж байгаа нь анзаарагдана. Өнрөө өглөө эндээс явж үзье гэж бодоод хэвтэв. Онон хачин чихтэй явдалд мэдээж дотроо айдас сурсан байлаа. Сар гарчээ. Их л нуугдж байгаад шагаах шиг санагдана. Онон унтаж байгаад нэг л тавгүй зүүд зүүдлэн цочин сэрээд сар гарч хачин гэгээтэй байгааг анзаарав. Тэр хүйтэн цай уугаад тоонууд харах үед хав хар зүйл байгааг олж харлаа. Сайн сонсогдохгүй байв. Тэр лавшруулан харвал үл таних хүн тоонноос баган руу гулсан ирээд өмнө нь суулаа. Чи миний хөлийг дайрсан уу?
хоньнуудыг минь үргэж илдээд ханаас ирсэн хулгайч вэ? Чамайг би боолоо болгондоо гэж хэлээд дашуур далайх нь үзэгдэв. Онон сандарсандаа Балдан өвгний өгсөн уутыг задлан цацах үед өнөөх зүйл алга болов. Холгүй унтаж байсан ах өнрөө сэрэн найтайгаад "Юу вэ? Чи юу вэ? Чи яаж байгаа юм бэ?" Өнрөө нунтаг зүйлийг амталж үзээд "Түй! Үнсүү. Чи юу болоод байна?" Энэ үед пүрэв лаасав. Онон юу ч дуурах тэнхэлгүй их л айсан байдалтай сууж байлаа. Пүрэв гэрээс гараад ийш тийшээ хараад гэрээ тойрч үзэн орж ирэв. Өнрөөгийн нойрон сэргсэн бололтой пүрвийг орж ирэхийг хүлээн. Пүрэв орж ирэн хүйтэн ус уугаад онон руу хандаж "Ямар ч хүн байхгүй л вэ шүү дээ. Зүүдэлсэн байлгүй дээ." "Би зүүдлээгүй. Яг харсан. Миний хоныг тууж миний хөлийг дайрлаа гэж ууралсан." Гэхэд өнрөө юу ч дуурсангүй. Онон үнэхээр үнэн ярьж байгааг зөнгөөрөө мэдэж байлаа. Пүрэв орон дээрээ суугаад "Надад лав юу ч мэдэгддэггүй юм да. Сүүлд хэдэн жилийн өмнө тууврын хүмүүс шөнө энд хоноглохдоо айхтар хий үзэгдэлтэй газар байна гэж орилж боссон сурагтай л байсан." Гэхэд онон лавшруулан "Аха, нэрээ энэ ямар учиртай газар вэ? Та энд байхаасаа айдгүй гэж үү?" "Би мэдрэх нь битгий хэл сонсож байгаагүй юм. Дээр үед хуучин цагт энд их баян айл байсан гэдэг яриа байдаг юм. Тал дүүрэн малтай хонин энэ хонхорд зусдаг байж л дээ. Тэгээд нэг өдөр энэ ам тавьчихгүй гэлтэй урсаж буй хармын гол үерлээд эргээсээ халиад хонийг аваад урсчихсан гэдэг. Мэдээж хончин нь цуг урссан гэдэг л дээ. Дам яриагаар урд харагдах баян хайрханд өргөл барьц өргөлгүй хармалснаас ийхүү хэлгэнсэн ч гэдгийм. Зарим нь энэ хайрхнаас авсан бүх зүйл төлөөстэй ч гэдэг." "Тэгэхээр тэр хончин нь гэж юу? Үр цайхаар буцъя да. Яасан хачин чихтэй юм болж байна. Дүүн үнэндээ хайж байна." Тэр гурав өглөө болохыг хүлээцгээн. Өөр цайх үед ах トゥ хоёр хөдөлцгөөлөө. Онон ийш тийш харан сэрэмжтэй явж байв. Тэднийг холдох үед сая нэг сэтгэл тайвширч онон "Аха, хоёулаа төв орж аавтай уулзах уу? Чиг гаргаж өгөх байгаа." "Тэгээд хоёулаа буцах юм уу? Гэртээ харьцгаая гэж бодож байна." "Адуугаа яах юм бэ? Ах минь, сайхан мордоо юу гэж дээ? Олох л болно." Ах トゥ хоёр айдастай хонсон ч сумын төв рүү зам салахгүй давхицгаалаа. Энэ үед хажуугаар нь машинтай хоёр хүн зурж өнгөрөв. Өнрөө "Энэ Балдан өвгний хүн мөн шивдэ. Хажууд нь бас нэг өвгөн суучихсан явж байна." "Аха. Гэхдээ Балдан их хурцнуудтай айхтар хүн харагдсан шүү. Залуудаа болж авхаатай сүрдэм галтай цогтой ир явсан баха. Хотоол жаахан зөнөг залгачихсан байх." Тэд инээх хайдан явцгаалаа. Энэ үед Балдан гэрийнхээ гадаа гарч дурангаар шагааж хараад гэртээ орон хүүгээ ирэхийг хүлээн. Машин гэрийн баруунтаа ирж зогсоод зүмбэр гих хөгшин орж ирлээ. Тэр хоёр том номтой ламын шавнаар төдийгүй тэр бүр хүн мэддгүй юмсан ч. Балдан өвгөн яах аргагүй шүн зүүдлээд өдөр унтуулахгүй шахаж байсан учраас аргагүй хувь тавилангийн зараалаараа мэрэг төлөг буулгаж иржээ. Зүмбэр онцгой үйдэл гэхээс багшийнхаа үлдээсэн номыг сөгтөхгүй дээр их л сэрэмжилж явдаг бөгөөд багш нь хатуу номын шавнаар шүү та нар өргөн битгий хэрэглээрэ гэж загсан юмсан ч. Зүмбэр уулзаагүй 200-ыг өнгөрөөгөөд ийхүү найзтайгаа уулзаж байна энэ юм. Балдан хүүгээ гарахыг хэлээд "За Зүмбэр минь, миний насны тоо дуусаж байх шиг бай. Эртний өнгөрөөсөн зүйлийг би үзэх шиг боллоо.
Чи яг бат харсан юм уу? Яг баттай юу? Яах нь вэ? Найз минь, арга чарга юу байна? Би дийлж болохоор юм уу? Тийм ээ. Би бүр 3 удаа лавшруулж үтсэн. Хүмүүсийн үхлийг хардаг байсан болохоос өөрийнхөө үхлийг 2 удаа үзлээ. 3 гэж байхгүй найз минь. Чамайг дуудуулсан учраас 2 сайхан залууг л чирмээргүй байна да. Юун 2 залуу билээ? Алив шагаагаа гаргаад ир. Зөмбөр шагааг аван урдаан орхиж үзээд номоо гарган хэсэг амандаан уншиж байгаад ханиайлган галуутай харагдаж байна. Тэгтээ дээх нь хоёулаа хэрэгэлсэн аргаан дахиад хэрэглэе. Баян хайрхны эзэн биднийг дахин нэг харж үзэх байлгүй. Тэр үед залуу байж одоо дөнгөхгүй л болов да. Тэр 2 залуу удахгүй ирэх юм байна. 2 дэх чимээгүй л байсан юмсан. Балдан өвгөн шагаа руу хараад их л айх шиг болоод санаа алдан хүүгэн дуудлаа. Дарам гих бөгөөд хүүтэн огт мэрэг төлөг зааж хойч бэлдээгүй юм. Өөрөөр нь цэг тавих хүсэлтэй билээ. Энэ нь учиртай. Чухамдаа балдан дээр хүмүүс хэзээ үхээ үзүүлж мэдэх гэж ирдэг юмсан ч. Тэр нь их хатуу зүйл боловч балдан зорж ирсэн өвчтөе зовлонтой үнэхээр тайтгархыг хүссэн хүмүүст хэлж өгдөг байсан юм. Цаанаас заяасан зүйлийг хичнээн даравч тэр зүйл зүү мэд хатгах гихчээр багштайгаан танилцсанаар бүр их зүйлийг сурч авсан юм. Зөмбөр үзэж харах гэхээсээ илүү харахын үзэгдэл болох гэж буй муу зүйлсийг хардаг гоц чадвартай бөгөөд сайн зүйлсийг огт харж чаддгүй болохоор аль болох номоо нээхээс нуугдж байдаг нэгэн билээ. 2 найз хөгшчүүл цай ун сууцгаана. Нар гарчээ. Зуны нар хурцд орхноо дээш хөөрнө. Балдны ач хүү мориндоо мордон адуундаа явж байгаа харагданаа. Зөмбөр 1000 хоньны хонхор зүг хараад тоос дорчлонд тосгүй явах тавилан гэж үнэхээр хатуу юм да. Баян хайрхан юунд дууралсан бол доо. Балдан хармын гол урд нэг өгөөмөр байсан гэдэг шүү дээ. Ингэж урссаар нэг л өдөр тасрах байх та. Баян хайрхан 30 жилд нэг бууж 10 жилд нэг эргэдэг гэдэг энэ жил эргэх нь ирсэн бололтой хөдөлгөөнд ороод сар шахуу болж байна. Чамтай арай учраагүй үсттэй. Хэрэг учирсан бол би ингэж сууж байх уу? Тэр жил хоёуланд нь аз таарсан болохоос баян хайрхан энерж харж үтсэн юм биш шүү дээ. Одоо тааралдах юм бол гарцаагүй зүйл болох л байх. Гэхэд зөмбөр юу ч дугарсангүй. Тэр гараараа тоолж үзээд номоо гарган эргүүлнэ. Сумын төв явсан 2 аавынхаа гэрт ирж ээжийнхээ чансан цаг уугаад амарч байлаа. Өнөрөө тэр 2 наадамд уях мордоо яаралтай хайж яваагаан дуулгахад аав болд адуунд ямар зүсмийн морд явааг сонсоод тоомолог морь яваа юм биш үсттэй. Тэгвэл энд л ирэх учиртай да. Алаг морь ирэхдээ шүдлэн үрээ байсан юм. Гэхэд өнрөө инээмсэглэн би унаж наадамд уралддаг байсан тийм эцтэй аваа. Одоо 25 настай гэж би бодоод байгаа юм да. Хөгшин мөр байж наашаа гүүхтэйгээ. Тийм баха. 28-аас 30 хүрч байгаа болов. Аймгийн зан галсан гойл унган адуу шүү дээ. Тэр олон жил гүйж ирээгүй байж одоо эрдгэн сонин юм. Энэ үед онон инээв хийлэн за сандгийнхны гаралтай адуу байж л дээ. Тэгвэл буцах хэрэг гарч байгаа юм байна л да. Зөнөг өвгөн балдантай л уулзахгүй юмсан. Аав, өрчин хүн 1000 хоньны хонхорт хачин жигтэй зүйл үзлээ. Гэт аавда болсон явдлыг ярьлаа. Аав нь сонсож байгаад яриаг нь таслан 2 хөө минь нутаг буццгаа.
Баян хайрхан их догшин гэдэг юм. Зүгээр ч нэг догшин биш. Уул усны ширүүн зүйл та нарын бодож байгаа өнгөц зүйл огт биш юм шүү. Аваа, та юу яриад байгаа юм бэ? Хадуу мордо яг болж байна. Өргөл болгоод орхитоо хөө минь. Буйнаар амболог. Баян хайрхан харамгүй хүнд өгөөмөр гэдэг юм. Та минь тогтож айлд. Хурдан сайхан хоёр үрээгээ энд ингээд орхих юм уу? Энд үлдээвэл сандгийн юм болно үсттэй. Баян хайрханд ямар хамаатай? Эндхийн улсын өмчл болно үсттэй. Тэгэж болдгүй юм аа. Юм гэдэг учиртай байдаг юм шүү дээ. Өнрөө дүүгээ дагуулад буцтаа хөө минь. Ойлгов уу? Гэхэд өнрөө зөвшөөрөн толгойд огох шиг болов. Гэтэл гаднаас үеийн найз уртаа гих залуу ирэн амар мэд мэдээд. Та хоёрыг зөндөө хайлаа шүү. Халагтай морд алдсан гэлөө. Тэд чинь баян хайрхны урд хамрын голд байна лээ шүү. Би наашаа дөхөөсөн чи буцаад явчихсан болол та. Гэхэд онон баярлан. Бид 1000 хоньны хонхроос ирсэн шүү дээ. Наан нь очиод буцсан юм бах та. Балдан залдан гэхгүй наашаа лав явах байж өвөрт нь байх хооронд урд нь гарчихж л дээ. Аха, явцгаая. Онон шууд явах гэтэл өнрөө түүнийг ятгах гэсэн ч онон хөнгөрсөн юм өнгөрөг. Цаашаа гэгээ буцхаас өмнө адуугаа олоод буцхуулна. Энэ жил ямар хэцүү онд орлоо тоо. Гэртээ оруулж унтуулах нь холгүй тэжээж онд оруулсан биз дээ. Хоёр хурдаа ингэж үлдээнэ гэж байхгүй шүү. Эр хүн зөрөгтэй бол юу гэдэг вүлээ? Өнрөө хар цагаан дуугүй хамт явхаар боллоо. Яаж дүүгээ ганцаарнг нь явуулж төвтгөв гэж бодно. Онон мотоциклээ үнэн өнрөөг сундлан давхиад замдаа гарлаа. Өнрөө 28-аас 30 настай гэхээр адууны хувьд маш өндөр нас шүү дээ. Хөөх юм буянтай адуу да. Гэхэд онон балдан хөвгөн шиг зүнсэл юм байлгүй гэж дургуйцлээ. Болд нь харин нэгэн явдал санан алаг мориод урсаж байна. Ононг төрөх үедээ хөл залгах унаагүй твдэж байхад алаг морь хоньны хашааны хажууд мэдсэн юм шиг ирээд зогсож байсныг хараад ямар их баярлаж байснаа дурслаа. Болдо ононгийн хэлсэн ярьсныг бодож байснаа зөмбөр ах гэж амандаа зөөлхөн хэлээд дээлийн өмсгөр угсхийв. Нар дэшээ зулаа дээр төөнөх үед балдангийн ач хүү адууга тун ирж байгаа харагдана. Тэрээр хурч ирээд өвөөдөө. Өвөө. Өнөө ирдэг хоёр хүний адуутай зүс таарах адуу баян хайрхны урд чигтээ байх шиг байх юм. Би пүрв ахынд очиж хэл хөргөх үү? Тийм болоод харагдахгүй байсан би гэж дотроо бодоод. Яах вэ хүү минь? Тэд ирнэ миний хүү. Орж цай уу. Балдан өвгөн гэрт орон авдраа уудлан хуучин дээлэн гаргаж өмсгөөр зэхээд шагаагааныг орхиж үзэхэд зөмбөр минь тэд ирж байна. Хоёулаа хүүгээр хөргүүлээд тэднийг хүлээе. Одоо эрт байна. Шөнийг тэр хоёр давж чадах болов уу? Өөр цайтал хүлээн гэвэл хоёр хүүхэд осолдож мэднэ. Хоёулаа баян хайрханд очиж бэлтгэе. Болох юм болох л ёстой. Хоёр хөгшин нар доошлохыг хүлээж байгаад гарахаар болцгоо. Ах トゥ хоёр давхисаар пүрвийнхээс зайдуу өнгөрч урагшаа явцгаав. Ойрхон харагдахч бас л цагийн хол газар байлаа. Тэд үд хэвих үед урдуур цусах айлуудын нэгнийд буув. Өтгөн сахалтай эр өгтөх бөгөөд тэдний адууг харсан гих бөгөөд баян хайрхнаас гарч ирж усанд ордог гэж хэлв. Зуны халуун нар доошлох аятсан тул гол дээр хорсон адуунууд бүгд гарч явжээ. Хамгийн сонин нь баян хайрхны урд ойролцоо айл огт харагдсангүй. Догшин болохоор хол зустдаг байх нь гэж бодцоож амжив. Онон хурдан очиж адуугаа олъё гээд баян хайрхны зүг хөдлөлөө. Ойртох тусам том сүрлэг харагдана. Адуу мал үнэхээр тогтон идээшилж байгаа нь сайхан санагдахч тэдний адуу харагдсангүй. Ах トゥ хоёр ээлжлэн дурандана. Тэд явсаар яг өвөрт нь ирээд мотоцикл нь унтарчхав.
Өнөрөө орой болох дөхөж байна. Хоёулаа цаашаа давхичих бол уруудаад сандгинд орчихно шүү дээ. Гэхэд онон сандгинд очиж яах юм? Хадуугаал олчихмоор байна шүү дээ. Энэ ямби бас яачих вэ да? Алив би асая. Онон дурандж байгаад адууныхаа барааг хараад бөөн баяр болон за тийм баха. Аха алив хар та. Манай хэд тэр хяр дээр байна. Цаашаа давж байгаа бололтой. Алив хурдлаха. Ашгүй гэж. Ингэж нэг юм олдгийн байжээ. Өнөрөө ч дурандаад мөн байна гэсээр мотоциклээ асаагаад хөдөлцгөө. Зам бартаатай учраас шууд уул руу гарах боломжгүй тул тойроод хой талаар нь гарах болов. Энэ үед харин Балдан Зөмбөр хоёр хоёул морь бариулж унаад авч явахын авсаархан зүйлс бэлтгэхэд баян хайрхны зүг гарахаар болов. Балдан хүүдээ. За дарам минь аав нь ирж буцах амьдралд ардaan санаа зовхгүй учир юу ч болсон аавынхаа захиасыг санаж яваарай. Ач хүү чинь хизээ нэг өдөр элдэв зүйл ярих юм бол шагаанд бүү ойртуул. Хүний үхлийг үзэх ч яах вэ? Өөрийнхөө үхлийг харах л нэг насны зовлон байдаг юм. За чи маргааш яаралгүй баян хайрхан лөө машинтайган ирээрээ. Зөмбөр ах бит хоёр чинь хүлээж байх болноо. Аав минь би цуг явъя. Яаж та хоёрыг явуулчихад би гэртээ юу бодож байх вүлээ те? Үгүй дээ. Энэ бид хоёрын явах ёстой, болох ёстой зүйл юм. Та нарт огт хүртээлгүй. Зарим зүйлд шагнал байдгийм. Амьдралын хагцал бүр зовлон биш шүү дээ. За баяртай хүү минь. Балдан хөгшин ин хэлээд явлаа. Тэднийг явах үед аж хүүн дагах гэсэнд дарам хүүгэн хорж өвгийнхөө үгэнд ор хүү минь маргааш хоёулаа цуг очие. Зөмбөр тэр хоёр явах цамд галсан үхрээ ойртуулж яваатай тааралдав. Галсан хүндэтгэн золгоод газар сун хөөрөг зөрүүлээд та хоёр чинь бүрэнхий болж байхад хаа зорж явна да. Манайхаар бууцгаахгүй юу? Гэхэд Балдан бид хоёр баян хайрхан луу дөхөж явнаа. Тэнд үйлтэй юм. Би цуг явах уу? Найз минь яах юм бэ? Дэми цаашаа. Тэр үед залуу байсан. Одоо хэрэггүй дээ. Гэж хэлээд тэд цаашаа явцгаалаа. Галсан ардаас нь их л санаа алдан үлдэв. Тэр нэлээд хэдэн жилийн өмнө энэ хоёрыг дагаж явсан бөгөөд их жигтэй зүйл үтсэн төдийгүй тэднийг өгчихлээ гэж их айж байснаа санав. Харин ах トゥ хоёр арай гэж хайрхныг даван доошоо жаахан уруудаад зогсож адуугаан дурандлаа. Онон дээшээ алхаж харчгаад ирээд яваад өгөв. Өнрөө харин хэвтэн амарч байлаа. Өндөр дээр салхи хэсгрээд сайхан байв. Тэрээр зүүрмэглэн ундаж орхив. Онон адуугаан харж аваад бүрэн байгааг тоолж мэдээд сая уужран сууна. Өндөрт гарч бай. Тэрээр орой болж байгааг мэдэж байлаа. Яг гэгээ тасрах бүгээн үед адууных нь хажууд морьтой хүн явж байгаа харагдана. Онон хүй хай наашаагээ далдсан ч огт харсан шинжгүй байв. Тэр өнрөө дээр очихоор доош уруудан гүүг шахуу явна. Харин хоёр хөгшин зорьсон газраа иржээ. Баян хайрхнаа яг өвөрт нь ирээд жижигхэн агуу руу явцгаав. Унаж яваа мордоо модноос уйж үлдээв. Зөмбөр их л болгоомжтой ийш тийш хараад тэр хараад байна. Биднийг хараад байна. Хоёулаа юунд айх вэ? Эрэхтэй хайгаагүй улс хоёр хүүхэд ирэх ёстой. Алив хурдалцгаая. Онон доошоо гүйсээр өнрөө дээр ирэн сэрэв. Өнрөө өчөө чи ямар удаа орой болчихлоо штэ.
Адуу доошлов уу? Адуу доошлох шинжгүй байна. Очих гэхээр хол юм а. Тэнд нэг хүн байна. Ирэхгүй юм. Дүлийн юм уу хайшаа юм? Мэдэхгүй. За. Олсон хойно учиртай. Явцгаая. Доошо уруудах юм чинь өнхрөөдөл сандгийн төрнө. Гэд ах トゥ хоёр мотоциклээ унаад асахгүй байгаач доош нь уруудав. Гэрэл нь асаж унтраад л маасалж байлаа. Гэтэл яг урд нь морьтой хүн гарч ирэхэд хоёулаа газар тунав. Мэдээж өрүүлээ дарж азар барьцсангүй. Өнрөө босож ирээд "Хүүхлээ ирсэн новшгүй. Оноо чи зүгээр үү? Хөөе, чи наашрээ. Новш чи яагаад байгаа юм бэ? Согтуу юм уу?" Өнөөх морьтой хүнээ хайгаад олсонгүй. Онон өврөөсөө жижигхэн гарч идэн гаргаж ирээд тусгав. Өнрөө жижигхэн чийдэн шоолонгуй. Хүүхдийн тоглоом юм уу хайшаа? Аливаа мотоциклээ асаая. Ах トゥ хоёр мотоциклийг асаах гээд үнэхээр барсангүй. Асах шинжгүйг өнрөө мэдээд гайхах зуурт онон. Тэр хардаа галуу. Тэр галзуу морьтой хүн эндээс ирсэн бах. Алив тийш очие. Мотоциклээ асаая. Өнрөөч галыг хараад хүмүүс байна гэж бодоод тийшээ явахар болов. Харин морьтой хүн яасан хурдан алга болов гэж л бодож байлаа. Өөрийн ирэхгүй нэг тийм айдас төрж байгааг хоёулаа анзаарч байлаа. Энэ үед Балдан Зөмбөр хоёр агуун гадаа гал түлж суугаад цай чанав. Мөн хоол зэхэж байлаа. Онон өнрөө хоёр мотоциклаа төрж яваад дээшээ өксүр газар ирээд үлдээхээр шийдээд өөрсдөө алхав. Өнрөө адууны нойтон хомол үнэртээд яг хажуут нь нэг зүйл яваад байх шиг санагдав. Ононд ч бас тэгж санагджээ. Айхгүй хичээн явсаар гэтэл яг ард нь морь түргэх чимээ гарав. Онон гэрлээ тусгаад юу ч олж харсангүй. Гэтэл хажууд нь одоо бүр морьтой минь дайрах шивдэ. Сайхан мэдэрэ та хоёр. Гэх үгийг ах トゥ хоёр хоёулаа сонссон боловч ийш тийшээ харахад хүн харагдсангүй. Тэр хоёр ухаан сөхөөгүй гүйсээр гал руу ойртон яаж ирснээ ч үл мэднэ. Үнхэлцгээ хагартал айсан өнрөө гал руу орчих шахам хурж ирээд тэнд хүн байна. Хүн биш уха тэнд гэсээр доош нь сов. Балдан өвгөн хүлээж байсан байт. Дүү чинь хаана байна? Та хоёрыг л хүлээж байлаа. Тайвшраад цай уу. Халуун цайг ус аятай оочлоод өнрөө тайвширч чадахгүй байлаа. Энэ үед Зөмбөр нунтаг зүйл урдаас нь цацав. Тэр сая тайвширч байгаа бололтой. Балтангой, та энд юу хийж байгаа юм бэ? Дүү минь яг ард явж байсан та. Балдан шагаа өмнө нь тавиад орхихыг хэлв. Өнрөө орхиход дөрвөн бэрх буужээ. Өнрөө дөрвөн бэрх байна. Дахиад орхиж үз. Өнрөө дахиж орхих үед ч дахин дөрвөн бэрх буулаа. Тэр дахин орхиж үзэхэд ч дахиад л дөрвөн бэрх буу. Балдан руу харвал дөрвөн бэрх нууцтай байдгийм. Чи энд яасан ч яаж ч хайсан дөрвөн бэрх л буун. Бид хоёр чамайг хүлээж байлаа. Баян хайрхны эзэн бууж ирсэн бололтой. Та хоёрт зараалаа явуулсан байж. Морьтой хүн байсан. Одоо яадаг хэрэгвэ? Дүү минь хаачч. Оноо, миний дүү гэж хичнээн дуудсан ч хинж хариу өгсөнгүй. Харин энэ үед өнөөх морьтой хүн ирж байгаа нь үзэгдлээ. Зөмбөр өнрөөг татан суулгаад айж болохгүй, юу ч дуурж болохгүй гэдгийг захиж хүний нүд рүү битгий хараарай гэж сануулав. Балдан ирж буй хүний зүг хараад суулаа. Харин өнрөө хэлсэн ёсоор тайван байхыг хичээнэ. Үнэн дээр түүн рүү цадсан нунтаг зүйл тэрнийг тайлбарлуулсан бололтой юм. Бор зүсмийн морьтой хүн буун галын ойролцоо суугаад
амар мэнд мэдээд хэрэг зориг асуувал Балдан өвгөн цай аягалж өгөөд адууны эрэлд яваагаан хэллээ. Өнөө хүнийг ажиглавал саарл дээл сугалдаргалж өмсөөд толгоондоо альчуур боож зүүсэн харагдана. Мөн цээж нүцгэн байх юм. Монгол гутлыг харвал их л элэгдсэн эрт үеийнх гэлтэй. Өнөө хүн цай уугаад би энд ирээд удаагүй хэд хонож байгаа. Ирээд олохгүй байсан адууга саяхан олж авсан юм. Манай эзэн их ууртай байгаа. Боол би хурдан доошилж хонион эргэх хэрэгтэй. Гэхэд Зүмбэр инээмсэглэн танаа эзэн хаана байгаа бол биднийг эрхийг мэдэх учиртай юм. Чи нэг л танихгүй байна да. Балдан энэ үед хар шагаагаа гарган орхиж үзвэл өнөөх ирсэн зочин өгсгийн босож шагаа руу хараад тийм би дөрвөн бэрх уулгадаг шагаагаан гээж гисэн энэ байх шив гэд Балдан руу босох гэтэл Зүмбэр ном уншихад муухай инээсээр яваад өглөө. Өнрөөгийн өвдөг чичирч Балтангой та харсан уу? Энэ хүн чинь нүдгүй юм байна шүү дээ. Энэ юу вэ? Сохор хүн үү? Балдан агууд орохыг хэлээд би чамайг битгий хараарай гэж хэлсэн биз дээ. Энэ тэглээч хүн биш. Нүд нь онгорхоо байгааг харсан бол чамайг хорлох гэж байна гэсэн үг. Бурхан өшөөж айлт. Дүү минь хаана яваавал сүнс сүдэр гэгчтэй таарч байгаа хэрэг байх нь. Сүнс сүдэр төдийхөнч биш дээ. Чи яавч агуугаас гарч болохгүй шүү. Элдв юмс харагдвал айж зочихгүй тайван байгаарай. Зүмбэр тэд агуйд орж жижиг гал үүдэнд нь асаагаад сууцгаалаа. Өнрөө агуун үүд рүү харвал үүдээр нь орж ирлээ гэлтэй амтан бололтой зүйл зүүтгэн. Яг ямар амтныг үл харна. Нэгэн зүйл орж ирж байгаа нь хар сүдэр мэтэл үзэгдэж байлаа. Өнрөө ч нүдэ анаад нэг нээхэд галын хажууд онон дүрээрэн сууж байв. Өнрөө дүүгээ эсэн мэнд байгаад баярлан дүү минь чи хаач чихва ардаас дагаж яваад алга болчих юм зүгээр үү? Хүн амьтантай тааралдуу. Аха би бүдэрч унаа жаахан манарчгаж та харин орхиод гүйчихье. Балдангуй та гурав энд юу хийж байдаг вүлээ? Хари явъя. Чимээгүй. Энд яста юун шүглсэн юм бүү мэд. Айхтар юм л харлаа. Амандаа шүдгүй. Нүд нь онгорхой хүн яста хий үзэгдэл гэж чиний яриад байсан зүйлийг харлаа. Эндээс аацнаж явахад гарцгаая. Ах минь та тоглоод байна уу? Юун хий үзэгдэл? Адууга олсон байж явцгаая. Хоёр насны ч гэсэн хамт буухгүй юу? Гэт онон ахыгаа дагуулах гэтэл өнрөө нэг л биш байгааг анзаарав. Онон агуун гадагш гарчгаад орж ирэн явъя гэгч өнрөө нэг л итгэлгүй дотроо бодлоо. Өрж шүнчээ тооноор гусаж нэг зүйл орж ирсэн гэсэн шүү дээ. Санж байна уу? Тийм ээ. Санж байна. Тэр тэгэд ямар хамаатай юм? Өрж шүн хэний тонсон билээ дүү минь. Өнрөө гараас нь атгаж аваад цочих шиг болоод хойш ухрав. Ононгийн гар цэв хүйтэн байх бөгөөд хүнийх гэхэд их том санагдлаа. Зүмбэр номоо уншиж үнс цацхад онон инээж байгаад хувирч лагсэр боллоо. Өнрөөг цааш зохин унгаад галыг гэтэлж чадахгүй учраас өмнө нь суугаад. Та хоёртай ингэж уулзах байж. Алуу. Миний шагааг аль. Хэдэн сар жаахан саатаад ирлээ. Та хоёр надтай шагаа хаяхаар ирээгүй л байл та. Тэр хүү хаана байна? Чи тэрнийг яасан юм? Дөрвөн бэрхийн шагааг чинь буцааж өгч болно. Хүүг тайван орхичих. Та нар өчүүхэн муу зайлтай шаарнууд. Бас яаж намайг мэхлэх гэж байна? Би авах юмаа л авч байгаа. Та нар шиг дордост хамаагүй зүйл. Зүмбэр номоо унших үед өнөөх зүйл их л шоолонгуй инээмсэглэж.
танил зүйл байх чинь танай багш намайг өгсөн хойнооч дөнгөж чадсан зайлхай да. Гэхэд Балдан ихэд айх шиг болоод ирэв. Учир нь тэрэнд номын хүч төдийлөн нөлөө үзүүлэхгүй байлаа. Уулын эзэн хүний асаасан гал үнснээс л холуур байдаг гэдгийг Балдан эртний мэдэх хүлээ. Тэд залуу насандан учирч яг энэ агууд түүнтэй дөрвөн бэрх хаялцаж үүр цайлгаад явуулсан удаатай ч тэр үед Балдан үнэхээр онцгой байсан үе билээ. Өнөрөө энэ үед ухаан орон өндийж харвал үзэшгүй муухай нүүртэй, баавгай хөлтэй, хүний гартай, чоном биетэй гэмээр зүйл түүн рүү харан инээх хаягдахад нүднийх нь ухархайд улаан цогл харагдаж байлаа. Өнөрөө дэсэлгүй орилж айхад өнөөх зүйл босон дайрав. Өнрөөгийн хөлийг хөлөөрөө самардаад авах шиг боллоо. Их л айхтар болгоод орхив. Өнрөө яа гэж орилоход Балдан амын даран өөрийнхөө хажууд хэвтүүлээд та авшир өчр мэдэхгүй хүүхэд шүү дээ. Хоёулаа шагаа хаяж өмнөхөө дуусгая. Та намайг өршөөнө визээ. Гэвч бидний бүгдийг авахыг тань би зөвшөөрөхгүй. Гэхэд уулын эзэн чи энэ удаад ямар болцолтой юм? Хуучнаараа би та чадвал эндээс зүгээр явуулна. Эс чадвал би эндээ үлдэх болно. Ганцхан чийж биш. Та нар бүгдээрээ үлдэх болно. Ингээд тэд шагаа орхих тэгшхэн газар бэлдээд ээлжлэн орхилоо. 3 удаа дөрвөн бэрх гэж таасан нь ялах юм. Эхлээд уулын эзэн хаяхтаа нэг бод 3 бог гэхэд нэг тэмээ 2 ямаа нэг хонь буув. Балдан хаях ээлж болж 4 бог гэхэд 2 хонь 2 ямаа буув. Тэд шагааг ээлжлэн орхих үед өнгө нь өөр өнгөтэй болж хувирч байгааг өнрөө хараад үнэхээр их гайхаж маш их айж байлаа. Тэд ингэж хаясаар уулын эзэн 4 бэрх гэж хэлээд орхивол 4 бэрх буув. Балдан ном уншиж буй зөмбөрлөө харвал тэр номоо тасралтгүй уншиж байлаа. Балдан гал руугаа харах үед уулын эзэн инээмсэглэн чи энэ гал унтарвал шагаа хайсан хаяагүй та нарыг би авах болно. Эндэн зарцлах болно доо. Гэхэд Балдан 4 бэрх гээд шагаагаан орхих үед 4 бэрх буулаа. Балдангийн хамрын хөлс бурзааж гал унтрахаас өмнө ялах ёстой гэж бодоод дотроо их л шаналж байлаа. Өнрөө босож гал нэмэх гэсэн ч тэр зүйлийн хаагуурч өнгөрөх хүлээтэй. Дээр нь босож чадахгүй байлаа. Шагаагаан орхиж байсаар нэлээд удав бололтой. Гэтэл агуун өмнө нэг хар юм харагдах шиг болов. Уулын эзэн их л уурлангуй. Тань л үнэр байх чинь. Өмнө нь таарч байсан. Гэд эргэн харвал Балдан зөмбөр хоёртой доор таарсан галсан гал түлэх мод аргал авчирч орж ирж байгаа харагдав. Тэр цагт учирч явсан болохоор уулын эзэн тэрнийг таньж байгаа нь илт байв. Тэрээр уурлан "Өглөө ирмэр. Энд юу хийж яваа юм? Чиний хэрэг огт байхгүй. Тэглээч чиний цаг болоогүй. Яах гэж ирсэн юм?" Гэт галсанг багалзуурдан өргөлөө. Балдан бид ирнэ гэж мэдээгүй. Тэглээч дотор байгаа хүмүүст хамаатай. Та бид хоёр шагаа орхихоос өмнө тохиролцсон зүйл шүү дээ. Гэхэд тэр эргэж ирэн гал руу хараад унтрах гэж байхад хэмээн их л бухимдаж байлаа. Галсан хуучин энэ агууд ирж мөн гал түлж тэр хоёрт хань болж байсныг Балдан дурсаад ихэд талархаж байгаагаа хэллээ. Галсан гал түлж хажууд нь суугаад өнрөөгийн шархыг боож өгөв. Балдан тэр хоёр шагаагаан орхисоор нэг л буруу хэлээд өөр буувал ялагдах учир барагтай хүний хийх зүйл биш нь ойлгогдно. Өнрөөж орчиндоо аажмаар дасаж галсанд
Ах минь, та яах гэж ирсэн юм бэ? Гэхдээ үнэхээр та ирээгүй бол яах байсныг бурхан л мэдэх бах. Балтан ах яаж таагаад байна? Түгшүүртэй юм. Бид нар амьд үлдэх болов уу? Зүгээр ч нэг таагаад болчих зүйл биш байх. Ах нь мэдэх биш дээ. За дүү минь, тэсэн шүү. Яасан ч айхтар гэм тэвдэ. Ийхүү нилээд хугацаа өнгөрлөө. Тэр хоёр тэнцүү болжээ. Одоо хэн төрүүлж дөрвөн бэрх буулгасан нь ялах болов. Уулын эзэн хоёр бог, хоёр бод гэхэд дөрвөн бэрх буучихав. Тэр ихэд дурамчхан инээмсэглэн. Агуун өөдрөө харан их л яаруулах айдлаа. Балдан ч мөн орхисоор сая хэрв дөрвөн бэрх гэж хэлсэн бол өнгөрөх байсан гэх. Өнөрөө дотроо бодон хөлн чичирлээ. Үүр цайж гэгээ орох үед хэнэн ч ялсангүй. Уулын эзэн агуудаа үлдэж тэд гарахаар боллоо. Балдан өнөөх хар шагааг үлдээгээд хэнэн ч хожилтсангүй дээ. Ямар ч зал хэрэглээгүй шүү. Таныг дараа ирэхэд би дахиж ирэх болно. Чийж их хөгшөрч дахиж ирж чийл авч чадахгүй байх. Ингиж хөгжилдөх таатай байлаа. Хэмээн инээмсгэлв. Цаанаал нэг хүйтнэр. Тэд өнрөөг аваад гарах үед уулын эзэн агууд гэгээ орхоос өмнө шагааг авч дөрвөн бэрх гэж хэлээд орхиж харагдав. Балдан сандран гарах үед дөрвөн бэрх буусан байлаа. Өнөөх уулын эзэн чимээгүй инээмсэглэн гэгээн дуусан алга боллоо. Зүмбэр шагааг аваад орхи гэхэд мэхэндээ гэдэг байхаа. Ийм л тавилан байж таа гэд уулнаас буухаар алхав. Зүмбэрийн санаа үнэхээр зовж байлаа. Галсан саяны явдлыг нэг их анзаарсангүй. Балдан бие нь ихэд муу болж амьсгал нь хурцсаж газарт унахтаа барьц алдан хаднаас нисэж тэр дорон өөд болов. Өнрөө үнэхээр балмагдан уйлж байв. Зүмбэр номоо уншиж нүднийхээ нулимсыг шувтарч харагдана. Тэр жил үнэхээр тэнцээд балдан өвгөн үүр цайх завсар шагаагаа орхих үедээ ямаа буух гэж байсан шагаандаа анзаарахгүй хурж тэмээ буулгасан гэдгийг Зүмбэр мэддэг байлаа. Уулын эзэн тиймдээ ч зал хэрэгэлсэн гэсэн ч ам мөчиг учир хоцорсон билээ. Энэ удаа харин эсэргээрэн болж байгаа ч балдан хөгшин өөрчлөх гэж оролдоод үзье гэсэн ч ийхүү болсонгүй нь энэ юмсанч. Тэд уулнаас буух замдаа онон хэвтэж байгааг харлаа. Өнрөөгийн хөл суларч оноон гэх үед тэр сэрэн босоод ахыгаа харан гүйж ирэн. Аха, ёстой итгэмээргүй юм харлаа. Үүр цайх үед өнөөх мянган хон чинь энэ уул руу ороод замхарчих. Ёстой үнэхээр байдгийн байна. Алаг морь миний хажууд үүр цайтал хамт байж байгаад явсан. Алаг морь байгаагүй бол миний зүрх хаагдах байсан баха. Гэхдээ ингэхэд галсан ах юу хийж яваа юм бэ? Та наад хөлөө амтан дайрсан юм уу? Ямар айхтар шарахтай вэ? Галсан алаг морийг сонсоод тэр чинь хөгшин морь доо. Энэ уулын унаг юм. Эвээ минь гэж эргээд ирчтэй хөө. Сайн адуу загинд өгөхөөр нутагтаа гүүгээд ирдэг юм гэсэн. Аавд буянтай адуу эзнээ хүнд цагт орхидгүй. Зөнтөө амтан гэдгийм билээ хүүхдүүд минь. Өнрөө ононг харж байгаа та үнэхээр их баярлаж нулимсаа нуулаа. Энэ үед балдангийн хүн машинтайгаан ирж байгаа харагдав. Тэд сүйд болж аавыгаан өөд болсонд ихэд эмгэнэн гашуудна.
Энэ явдлаас хойш яг 3 сарын дараа Зүмбэр хөгшин гертэн шатаж өөдүүлсэн сураг дуулдлаа. Өнрөөгийн шарах маш удаан эдгэж одоо л баг багаар хөл дээрэн гიშгэх болов. Онон ахыхаа хэлснээр адууга тэнд нь үлдээсэн юм. Галсан үнхээрийн тэнхээтэй бүх хүн байсан нь ийэлт. Өдийн насан дээр өнрөөг түшиж өргөгтөн өргөж уулнаас буулгасан гэхээр хэрийг чадaltaй байсан гэдгийг мэдхэр билээ. Онон жил бүрийн 100 баян хайрхны зүг адууга дурандаж байгааг нь хараад л буцдаг болжээ. Галсан хөгшин л дотроо "Балтан минь. Залуусын оронд өөрийнхөө хугацааг ойртуулчихж дээ" гэж боддог бөгөөд Зүмбэр хөгшин өөд болдогч зүгээр нэг зүйл биш гэж боддог байв. Нутгийн хоёр чадaltaй хүмүүс шав үлдээгээгүй юм. Өөрсдөө нь дууссан гэж нутгийнхан битүүхэн ярилцах нь харамсал гэлтэй сонсогдно. Өнрөө харин дахиж урагшаа хизээч зүглээгүй бөгөөд тэр аимшигтай айхтар зүйлсийг мартаж чадахгүй хаяа хар дардаг болжээ. Цаг хугацаа өнгөрч хэдэн жилийн нүрийг үзлээ. Ононгийн зүг хөдөлгөөн морьтой хүн ирж байгаа харагдана. Энэ бол яахын аргагүй сандаг байлаа. Онон морины уян дээр нь тосож аваад мэдлээд аавынх нь биеийг асууна. Сандаг: "Аав сайн. Миний цаг болж байгаа гэж бидрийг айлгаад л миний нас хэтэрчихлээ гэж ачнараа сандраагаад л өөрөө ганцаа нэрж нэрмлээ хаяа хүртээд л маш сайн байгаа. Харин энэ алаг үрээг чамд аваачиж өг" гэд найз нь ирж байна л та. Наашаа их дуртай ирж байдаг шүү. Онон алаг үрээг ажиглан хараад өөрийн ирэхгүй нулимсаа барьж ядан "Ийм юм байхаа" гэд сандгийг тэврэв. Сандаг гайхан "За зүгээртэй. Чи ч одоо уйлаад байгаа юм биш үсттэй." Ононгийн алаг морь ууланд байж байгаад гэнэтэл хэдэн жилийн өмнөөс харагдхаа байсныг онон дурамдаж мэдсэн билээ. Энэ үед харин баян хайрхны урд шинээр айл нүүдлэн ирж байгаа харагдав. Яг чанх урд нь буусан айлын 15 настай хүү уулын ингэрээр хоноо эргэж яваад жижиг агууг олжээ. Тэр дотор нь орж сонирхоод хав хар өнгөтэй 4 шагаа 4 бэрх буусан байсныг үзээд шүүрч авахд агуун хаалганаас салхи хүлээх шиг болоод нэг л эвгүй болоод ирэв. Тэрээр шагааг өвөртлөн агуугаас гарлаа. Харин агуун харанхуй уулын эзэн сая өндийн босож байгаа бололтой. Инээмсэглэн 4 бэрхийн нууцыг атгаад очихдаг сайн хүү байна. Ямар ч их хүлээвдээ гэсээр агуугаас гарахдаа шувууны дүрд хувиран нисэж алга болов. Хүү харин гэртээ ирээд "Би агуу болсон. Дотор нь энэ хав хар өнгөтэй шагаа байсан" гэд гаргаж ирэхэд шагаа хар биш шаргал өнгөтэй болсон байлаа. Хүү ихэд гайхан яахааргүй хар байсан даа гэж бодлоо. Хүү зүүдэлж хар дардаг болжээ. Тэр шагаагаан орхиж их л татагдах болсоор цаанаасаа л альва зүйлийг мэдэрдэг болж. Дахин хэдэн жил өнгөрөх үед галсан жамаараа халин одсон юм. Ононгийн дэрсэн алаг үрээ сайхан азраг болжээ. Ононд хурд төрүүлж их л баяртай байх болсон байв. Нэг удаа өнрөө онон хоёр дээр адууны эрэлд яваа нэгэн залуу буулаа. Тэрээр баян хайрхны урдаас ирлээ гэх бөгөөд мэрэг төлөв тавьдаг нэг залуу жаахан хөөхөж ахуу амтан яг энд байгаа адуу чинь гэсэн яг байж байна шүү гэж сайрхан ярьж байгааг сонсоод цочих шиг болов. Өнрөөгийн хөл өөрийн ирэхгүй чичирж байлаа. Онон ч бүр таг дуугүй зогсно. Залуу амны цангаагаа тайлаад яваад өгөв. Өнрөө их л барайсан царайгаар онон руу ширтэв. Онон "Ах минь, та тайван байж үзтээ. Надад ч гэсэн их л эвгүй санагдлаа. Хоёулаа хизээ нэг өдөр за ах минь хоёулаа ажиллаа бодъё доо" гэсээр онон гэрээс гарч
өнөөх залуугийн ардаас хараад хониндоо явхаар мордлоо. Энэ үед уяаны шон дээр нь нэгэн шувуу ирж сууж байгаад нисэв. Тэр шувуу эргэлдэн нисэж байгаад саяны адуучны ардаас аажуухан дагна. Баян хайрхны урд мэрэг төлөг тавьдаг залуугийн нэр жил ирэх тусам олонд хүрч байгааг хэн нэгэн ажиглаж байгаа харагдана. Хаяа залуу залхсан маягтай өнөө шагаа олдог агуугаан олж шагааг нь аваачиж орхих гээд ирээд олдоггүй юмсанч. Гэвч хэзээ нэг өдөр олно гэдэгтээ тэр эргэлзэхгүй байлаа.